Сайн байцгаана уу? Сонсогчдоо энэ өдрийн мэндийг хүргэе. Подкастын маань 6 дугаар дугаарт Computer Science-ны инженерингээр сурч төгссөн Содоо маань оролцсон байгаа. Содоотойгоо бид хоёр бакалаврт сурч байхдаа дадлаг хийж үзэх болон лабод орж судалгаа хийж үзэх нь хэр чухал байдаг. За мөн Google Samsung-ийн ажил авах процессын эцсийн шат хүртэл явсан түүний туршлага, за түүнчлэн Солонгос болон Испанид ажиллаж амьдрахын ялгаа зэрэг олон сонирхолтой зүйлүүдийг ярилцсан байгаа. Та бүгдэд хэрэгтэй бөгөөд сонирхолтой байна гэж найдаж байна. За ингээд подкаст руу орцгоё. За манай подкастын энэ удаагийн дугаарт Сод хоёр ах маань оролцож байгаа. За тэгээд Содоо ах та өөрийгөө танилцуулна. За өнөөдрийн подкастыг сонсож байгаа хүмүүстээ энэ өдрийн ч юм оройн ч юм мэндийг хүргэе. Намайг Нанжиж жам зовхтой Содоо хоёр гэдэг. Тэгээд одоо Испани улсад software engineer-ээр ажиллаж амьдарч байна. Испани улсын Мадрид хотод. Товчондоо тийм байна. Тэгээд подкаст үргэлжлүүлэхээр дэлгэрэнгүй ярих гэж бодож байна. Тоо сайн уу? За. Өөр дуулцаж байгаа ярилцаг хүмүүс ингээд ярьсан гэсэн айгу гоё байна. Подкастаараа дэлгэрүүлээд харин гоё ярилцах боломжтой болж байна. Энд бас тэгэл шалгалт дээр Жунган. тий шалгалт дээр болох гол тэгэл бас завгүй байж. Зүг. Танаар сайн сайхан юу вэ да? Тэгэл ажилд орцсон. Нэг тийм нэг шалгалтын стресс гэж дахиж ингээд санаа зовох юм байхгүй. Тэгээд амьдрал амар гоё нэг тийм тайван болцсон. Тэгэл ажиллаад амьдрал. Ер нь бол яг их сургууль байсны дараах амар гоё тайван болоод нэг амар гоё нэг ингээд нэг юу тийм нэг гоё ингээд нэг горимондоо орсон ч юм уу. Тэгэл ажиллаад амьдрал гэж. За тэгвэл Содоо өөр одоо бакалавра хаана төгслөө яалаа гэдэг талаараа ярих уу? Ямар чиглэлээр хамгааллаа? За би яг товчхон яг өөрийнхөө одоо боловсролын юг ярих юм бол би Монголд 10 жилээ төгсчөөд төгсдөл хэрэглэх сургуулийг төгсөөд тэгээд GTMS сурж исэн. Яг computer science-аар. Тэгээд нэгдүгээр курсээсээ drop out хийгээд ер нь гадаад сурмаар санагдаад амар зөрөгтэй шийдвэр хийгээд бэлтэж байгаад бэлтжижсэн чинь дундуур нь энэ Солонгосын ханжин группийн тэтгэлгийг санаандгүй болоод apply хийгээд тэнцээд тэгээд Солонгосын Ина их сургуульд Computer Science and Engineering гэдэг мэргэжилтээр сая 2 сард 16 оноос эхлээд сая 20 оны 2 сард яг диплом аваад төгссөн байгаа. Тэгээд тийм сургуулийн хувьд бол яг Инад Computer Science-аар сурч төгссөн байгаа. Та бакалаврт сурж байхдаа ямар нэг дадлага ажил хийж ирсэн үү? За ер нь бол яг бисаа хийсэн шүү дээ. Нөгөө нэг GTMS сургуулиасаа drop out хийгээд гадаад явахаар бэлдсэн гэдэг. Тэгээ ер нь бол яг gap year аваад ч юм уу ер нь ингээд гадагшаа бэлдэх айгүй тийм stressful байт юм байлээ. Яг нөгөө нэг амар тийм нэлээд хайж байгаа л амар хэцүүг нь мэдрээл тэгэл яг энэ тэтгэлэг тэнцсэн болохоор амар тийм за ер нь ингээд амар гоё боломж олдчихлаа. Тэгээд нэгэнд ийм гоё боломж олдсон юм чи амар сайн хичээгээд айгүй янз янзын юм хийхийг амар их хүсэж исэн. Тэгээд тэрний нэг юм сая яг асуусан асуултанд хариулах юм бол дадлага бол яг Солонгос тийм нэг стартапт бол дадлага хийж үзчихсэн. Тэгээд 3 дугаар курсээ төгсөж байхдаа дадлага хийж исэн юм байна. Тэгээд одоо яг тэр дадлага яг яаж тэнцсэн процесс ч юм уу те яг дадлага ямар хуу байсан гэдэг талаар ярих юм бол ер нь бол эхлээд яг хаанаас яаж хайхаа мэдэхгүйсэн л та нэг тийм зармар нэг олдохгүй ер нь ингээл том компаниудад бол intern гэсэн зарууд бол байсан. Гэхдээ жижиг дунд компаниудад бол нэг байгаагүй. Тэгээд сургуулийн нэг зарлалын самбарууд идэв штэ. Тэрэн дээр winter coding гэдэг нэг competition болж ирсэн аахгүй онлайн coding competition. Тэгээд тэрэнд ороод тэгээд тэрэнд орсон чинь coding одоо
алгоритмыг бодлого эхний үеийн алгоритмын бодлоготой байдаг байхгүй. Тэгээ тэрийг даваад дараагийн үе нь болохоор нэг тийм нэг даалгавар өгдөг. Web development, Android, iOS тэгээд machine learning бол ингээд тусдаа. Тэгээ би machine learning-оор дадлага хайжсэн болохоор тэгээ надад нэг task өгсөн. Тэгээ за нэг object detection model үүсгээд тэрийгээ training хийгээд үр дүнгийн ингээд одоо training хийсэн одоо data-га ингээд явуулаад үр дүнгийн бас ингээд үзүүлгээд тэгээ тэрийгээ хийжээд тэрийгээ даваад дараагийн шат руугаа орох буюу одоо ингээд компаниуд руу ингээд apply хийхээ аваад тэгээд тэнцэнээс apply хийж жагаад ярилцлага өгөөд тэнцээд тэгээд өвлийн дадлага үргэлжлүүлсэн байгаа. Ер нь бол 2 сар хагас 3 сар орчим амар урт үргэлжилсэн. Тэгээд одоо би одоо Солонгос сурж байгаа. Одоо миний мэрэгчлэлтэй төстэй хүүхдүүд бол тэр компетишнд оролцоороо айгуу тийм боломжийн тэгсэн ирнэ. Тийм амар. Ер нь бол дадлага гэдэг чинь амар тийм бакалавр сурж байгаа хүүхдүүдэд амар тийм чухал заавал хийцэн байх хэрэгтэй юмнуудын бас нэг гэж боддог. Яг нь заавал гэж бол хэлэхгүй. Гэхдээ ер нь бол хийцэн байвал цаашд нэг ажилд ороход ч юм уу ингээд айгүй хэрэг болдог. Тэгээл бас одоо Солонгос сурж байгаа хүүхдүүд сонсч ивэл гэж ер нь ихэнх Солонгос сурж байгаа хүүхдүүд сонсож байгаа байх. Тэднэрт бол би хэлэхэд бол programmers цэг COCKR гэдэг тийшээ ороод тэгээд 100-ых өвлөх гээд 2 дадлага ингээд competition зохион байгуулаад тэгээд хүүхдүүдийг аваад ингээд компаниудтай холбоод дадлага хийж өгдөг байгаа. Тэгээд тэрийг сонирхоод үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэхээр ингээд дадлага гэхээр зүгээр материал өгвөл болчдөг биш бас ингээд ийм шалгалт өгөөд тэгжиж явдаг. Тэгжиж олж авдаг бахна шүү дээ. Тийм ер нь бол миний явсан энэ процесс бол яг нэлээд яг тийм яг ажилд орж байгаа юм шиг л амар нэлээд удаан процесс болсон. Тэгтээ яг нөгөө нэг apply хийж болдог компаниуд нь олон байдаг гэсэн үг үү те? Яг өөрөө сонгох боломжтой. Тий. Тэгтээ яг нөгөө нэг би чинь тухайд machine learning-оор дадлага хийсэн болохоор за нэг нэлээд стартап жимсүүг явууд байсан. Тинчэнэс яг machine learning-оор юм хийдэг нь бол айгүй цөөхөн. Тэгээ нэг цөөхөн хэдэн компаниуд руу apply даал. Тэгэл offer аваад орж исэн. Тэгээд энэ болохоор яг ингээд тэмцээн гэдэг утгаараа ингээд нэлээд урт үргэлжилсэн. Одоо Инадид ч юм уу эсвэл Солонгосын коллежууд сурж байгаа хүмүүс байвал за би босон сургуулийг бол мэдгүй. Гэхдээ манай Инадид бол internship цэг ac.kr гэдэг тийшээ ороод үзгээр бас нэг хитгэн нэг юм бүглөөл одоо ингээд сургууль компани хоёр ингээд хоорондоо холбогдсон. Тэгээ хүүхдүүдийг амар тийм энгийн байдлаар амархан байдлаар ингээд холбож өгөөд бас дадлага болох боломжтой байд юм байлээ. Тэгээ тэрийг бас сонсож байгаа хүмүүсээ бол судалж үзээрэй. Бас тэгээд дадлага болох бас нэг тийм амар бол биш. Гэхдээ ер нь бол сайн хайгаад хичээгүүл боломжийн санагцсан. За тэгээд дадлагаас гаднаас та Солонгост лабад явж ирсэн шүү дээ. Тийм. Лабад явж ирсэн туршлагаасаа одоо хуваалцвал ямар байсан бэ? Судалгаа бас ямар судалгаан дээр ажилласан бэ? За ер нь бол би яг яасан юм л та нэг 2 дугаар курс төгсөж явах. За би ер нь мастер сурах уу? Ингээ ажиллах уу? Яг яах уу гэл учраа олохгүй тэгэл нөгөө нэг зөвлөгч профессортойгоо уулзаал яг яах вэ? Та яг яасан юм аасан? Яагаад та мастер сурсан ингээл тэр хүнээс айгүй их асуудаг байсан. Тэгэл нөгөө семестртээ нэг удаа гэж яах чинь би чинь бараг тэгэл сард 1-2 удаа одоо баймбай очивол ингээл зөвлөгөө амир тэр хүнээс авдаг байсан. Тэгэл ер нь бол эцсийн хариулт бол тэр хүний ингээд базаад хэлэх юм бол өөрөө л мэдгэж гисэн. Тэгтээ яг уу тэгээд ингээд өөрийнх нь туршлагаасаа давуу болон сул тал малууд хэлж байсан л та. Тэгээд миний хувьд болохоор тэг өөрөө мэдэхгүй байсан юм чи тэгээд яахаа мэдэхгүй тэгээд хамгийн боломжтой юм нь болохоор бакалаврт байхдаа research student-ээр нэг жижиг судалгаа хийж үзье гэж бодсон. Тэгвэл одоо яг ингээд цаашаага ингээд
grad school энтерт ороход бол тэгэл бас айгүй хэрэг болно. Тэгээ ядчил ингээ мастерын оюутнууд ямар байна гэдэг нэг ойлголтыг авах юм байна гэдэг үгнээс би яг за би ер нь нэг лабд яваад үзчихье гэдэг одоо судалгааны research student болъё гэж шийдсэн. За тэгээд тэгээ багштай танилцсан түүхэн хөөс амар гоё. Тэгээд яг яг асуултанд чи хариулах юм бол лабд ингээ явж явах ямар байсан, research student байх ямар байсан гэвэл айгүй хэрэг болсон. Яагаад гэвэл би бакалавра төгсөөд шууд мастерт сурах сонирхолгүй байгаагаа бол мэдсэн. Яг хүн чинь яагаад мэдэхгүй ингээд нэг юм сонгосноос би одоохондоо яг үргэлжлүүлж сурах хүсэхгүй байгаа юм байна. Тэгэхээр ажиллаад үзье яг шийдвэрээ гаргахад хамгийн том одоо тусламж болсон гэх юм уу? Яг лабд явж үзэх. Нөгөө талаар болохоор яг нэг 12 онд ингээл deep learning гэл ингээл амар тийм hot topic болол одоо ингээл сүүлийн үед ингээл AI гэл ингээл амар тийм hot topic болж байгаа үед бас ингээд machine learning ингээд тэ fundamental юмнуудын сураад ингээд нэг жижигхэн хэмжээний ингээд нэг амтлаад гарахад бол айгуу сонирхолтой байсан. Ер нь бол үргэлжлүүлж сурмаар бол санагдчихсэн. Гэхдээ ер нь ажиллаад ажиллаж байгаа сургадаа л гэж бодогдсон. Тэгээд сая ямар прожект дээр ямар судалгаа хийсэн бэ гэсэн шүү дээ. Яг намайг ороод байж хат болохоор би яасан юм нэг компаниас нэг нэлээд их сургуулиуд ингээ хоорондоо холбогдоод нэг прожект их болоод тэгээ манай лаб оролцоор болсон байхгүй. Тэгээд тэр нь болохоор нөгөө нэг CCTV-гээр ингээд камер ингээ харж байгаа штэ. Тэрэнд ингээд drone detection хийдэг. Drone ингээд одоо танихгүй ус drone энэ шиг ороод ирэх боломжтой шүү дээ. Тиймэрхүү юмд зориулсан прожект юм уу. Тэгээд ингээд сургууль болгоо ингээд одоо тэр юунуудыг ингээд хэсэгчилж аваад хийж исэн. Тэгээ манай одоо лабын авсан юм нэг л одоо ингээд бичлэг орж ирэх юм бол тэнцэнээс ингээд нисэж байгаа drone-ыг detect хийгээд тэгээд bounding box гэдэг буюу одоо ингээд юм detect хийхээр ингээд дөрвөлж юм гараад ирчихдээ шүү дээ. Яг тийм юм тэгээд хэдэн хувийн accuracy-тэй таньж байна гэдгийг ингээд харуулах тийм л юм их шаардлагатай байсан. Тэгээд би яг өөрөө яг ямар модель ашиглах уу, яах уу гэл яг тэнд байсан нэг Узбек нэг оюутан байсан. Тэр хүүхдтэй бас хамтарсан. Гэхдээ ер нь бол тэр хүүхдээр жоохон тийм data бэлдүүлэх юм аа гэл өөрөө яг ингээд модель зөтөл ямар модель ашиглах уу, тэгэл training хийгээл, tuning хийгээл тэгээд тийм судалгааны ажил хийжсэн байгаа. Тий. За тэгвэл одоо сургуулаа төгсөөд ямар ч тааж ажиллая гэдгээ бол шийдсэн юм байна шүү дээ. Тэгвэл тэгээд төгсөөд одоо ажиллах процесс нь ямар байсан бэ? Ямар компанид одоо бүртгүүлж apply хийжсэн бэ? За тэгээ бас адилхан ярилцлаганд бэлдэж байгаа хүмүүсийн хувьд одоо ямар зөвлөгөө өгөх вэ? За тий. Тэгэл би яг лабд явж байгаа л за ер нь бол яг ажлыг гэсэн шалтгаан нь болохоор миний судалгаа хийгээвэл би яг жоохон тийм machine learning тал руугаа л судалгаа хийхийг хүсэж исэн. Гэхдээ яг ингээд заавал нэг master хийгээд PhD энтер нэг заавал тэгжиж нэг ингээд энэ филдтэй амар үнэлэгдэх шаардлага гараад байгаа юм санагдчихсан байхгүй. Тэгээд machine learning-тэй холбоотой ажлын байр маягаар хамгийн багадаа мастерын зэрэгтэй, докторийн зэрэгтэй бол илүүд үзэн гэсэн. Тэгээд тийм байсан болохоор хэдэн жил би сурах вэ гэж нэмж бодохоор амар их 7 8 тэгэл ер нь ажиллая гэж бодсон. Тэгээд ер нь бол ажил хайх процесстой ер нь бол яг 3 дугаар курсээс орж эхэлсэн. Ямар компаниуд одоо apply хийсэн бэ гэх юм бол ер нь бол миний хамгийн ихний зорилтууд бол том компаниуд руу зорж исэн. Google, Samsung энэ төр гээл яагаад гэвэл манай Somban нэр байна. Тэгэл хэдхэн жилийн өмнө ингээл тэнцсэн амар ойрхон ингээл яг интервью ийм болсон шүү, тийм болсон шүү гэл ингээл зөвлөгөө өгч ингээд хүмүүс амар ойрхон байсан болохоор ер нь бол том компаниуд руу нэлээд зорж исэн. Тэгээд яг хоо шууд хэлэхэд бол тэнцээгүй. Тэгтээ яг хоо айгуу тийм том компани гэхээр бид нэр ингээл амар яадаг штэ. Угаасаа эдгээр чинь амар лаглаг хүмүүс л орд юм байна гэл ингээл анх ингээл зургатаар би чинь
дунд анги төлөө ахлах анги төлөө ингээл Монголын баялаг маялаг гэл зөвхөн нэг энгийн хүн бол төгсөрсөн хүмүүс л орд юм байна яваад цэцэн. Яагаад ч юм тийм амар хэцүүгээд бодцсон ингээл амар айгаал исэн яагаад ч юм. Тэгээд яг ингээд өөрөө бэлдээд ороод ингээд яг би яг final round хүртэл нь явсан. Тэгээд өгөөд үзэхэд бол айгүй тийм нэг тийм амар бол биш юм байна. Яг боломжтой юм байна гэж бол мэдрэмж төрж исэн. Тэгэхээр сонсож байгаа хүмүүст байвал ер нь бол нэг тийм амар Google мөгөл гэхээр нэг амар холын сонсогдоод идэв шүү дээ. Бас нэг тийм амар битгий аагаараа ер нь яг системтэй гоё бэлдээд яг юм бол айгүй боломжтой юм шиг санагдсан шүү. Би яг бас яг Google Samsung-ийн final round хүртэл нь on-site дээр нь хүртэл нь явсан байгаа. Тэгээд яг тэнцээгүйч гэсэн нэг тийм сэтгэлээр унж мөн яа маа гэж бол бодогдоогүй. Зүгээр одоо ер нь жоохон бэлтэж байгаа л гэж жоохон ажлын туршлагачлаа аваад дахиад үзээд алдвал гайгүй юм байна гэл нэг тийм мэдрэмжтэй гарч ирсэн. Тэгэхээр бас яг одоо яг ялангуяа бакалаврын хүүхдүүд бол би бол амар тийм өөртөө ихтэй зөрөгтэй аплайдаад зөрөгтэй бэлдээд өөртөө ихтэй сайн бэлдээрэй гэж хэлмээр байна. Яа тэгвэл би яг бакалаврт байхдаа тиймэрхүү компаниуд руу аплайд гэхээр нэг за би үгээс тэнцэхгүй гэл нэг тийм аплайд ч үзээгүй юм байж шууд за би үгээс тэнцэхгүй гэдэгтэйг бол баг хүлийн зөвшөөрсөн ч юм уу гэдэггүй. Гэхдээ ингээл яг нэг горилдлого бол төрн штэ. Гэхдээ ер нь бол жоо айгаад идэг гэсэн. Гэхдээ нэг тийм битгий айгаараа нэг холын биш юм бэлээ. Тэгээл одоо нэг манай мэрэгчлийнхэн чи юу гэдэг вэ? Алгоритмын асуудаг байхгүй. Тэр мэрийн бүр амар хэцүү юм байт юм хата гэж бодсон байсан чинь. За Google дээр жишээ авч үзэхэд бол яг манай мэрэгжлийн хүмүүс хүүхд оюутнууд сонсч байвал Google-ийн шатны гэх юм бол ингээд резюмега явуулаад тэгээд чамтай Google-с холбогдоод тэгээд болж гинэ гэж үзээд тэгээд эхлээд юу гэдэг вэ? Онлайн интервью гэдэг байхгүй. Тэгээд тэр нь болохоор инженертэй бол шууд видео кол хийгээл та хоёр дундаа нэг юу хийж нэг док шеэрлж чинь тэгэл тэр инженер нь шууд бодлого бичдэг байхгүй. За ийм юм байна. Энийг яаж бодох вэ? Тийм үү. Тэгээд тэднэр нь бол яг миний хувьд бол айгуу тийм ингээл бодлого санагдсан. Тэг хүүхдүүд хэр зэрэг хэцүү юм бэ гэдээ ялангуяа манай мэрэгжлийн хүүхдүүд сонирхож ивэл одоо яг Code Force Division 2-ын B юм уу C. За ер нь бол B юм уу C 2-ыг боддог болсон байхад бол Google-ийн онлайн ярилцлага бол амар хэлбархан л давхаар юм байлээ. Тэгээд ер нь бас жоохон би өөрөө нэг computer science юм болохоор бас жоохон энэ ярилцлага жоохон computer science-ийн хүүхдүүдэд илүү тус болж иж магадгүй бас тийм байсан. За миний сонсноор болохоор Google-ийн ярилцлаганд ч юм уу орохлоор ингээд 5 хүн шүүгч юм уу суугаад тэгээд одоо хүн самбар дээр гараад тухайн хүн самбар дээр гараад тэгээд яг бодлогоо бодож харуулдаг гэж би сонссон. Яг тэр үнэн үү те? За яг Google-ийн on-site дээр очиход бол нэг 4 үетэй гэдэг хаа өглөө 9-өөс өдөр 3 хүртэл үргэлжсэн санаж байна. Тэгээд эхнийх нь нэг 4 дараалсан яг нэг 5 хүнтэй зэрэг биш нэгээр нь нэг өрөөнд орж байгаад хурлын өрөөнд ч юм уу нэг өрөөнд орж байгаад самбар дээр яг бодлого бичдэг юм байлаа. Нэг 4 өөр инженертэй. Тэгэл эхний инженер нь яг жоохон warm up questions асуугаад жоохон энгийн бодлого асуудаг. Дараагийнхаас нь жоохон хүндэрч эхэлдэг. Арай нэг жоохон dynamic programming ч юм уу эсвэл graph math-тай холбоотой ингээд нэг жоохон баг зэрэг хүндэрээд арай гайгүйгээсээ хүндэрч эхэлт юм байлээ. Тэгээд нэгээрээ орж ирнэ. Тэгээд анзаархаар юм гэвэл яг нэг чи энэ бодлогыг бодож чадж гин үү гэдэгтээ гэхээсээ илүү хоёулаа ингээд энэ бодлого ингээд хоёуланд нь ийм асуудал, ийм проблем байна. Хоёулаа энийг яаж solve хийх вэ гэд ингээд одоо ингээд өөрийнхөө бодож байгаа ингээд маш сайн илэрхийлэх хэрэгтэй юм байлээ. Тэгэл одоо ийм за бодлого бол ийм байна гэл тэгвэл input нь ямар байх вэ?
output нь ямар авах уу? Ямар нэг restriction юу байна? Одоо тэгэл нэг stringтэй холбоотой бодлоо бол энэ special character орж ирэх үү мэрхүү гэл ингээл янз бүрийн одоо тэр асуудлыг шийдэхэд хэрэгтэй ингээд одоо асуултуудыг ингээл хоорондоо сайн ярилцаал асуугаал тэгэл өөрийнхөө алгоритм харилцаана гэсэн үг юм шүү дээ. тий ярилцлага авч байгаа хүнтэйг маш сайн ярилцаал өөрийнхөө юу бодож байгааг илэрхийлээл тэгэл за би бол ингэж бодож ин тэгээд ингэнэ гэд ингээд бодолтой ингээд тайлбарлаж өгөх юм бол за чи тэгвэл наата код самбар дээр бичиж өгөөч гэд хэлнэ. Эсвэл зүгээр хитрхи юм жоохон naive solution гаргаад ирчих юм бол жоохон энийг хурдлуулж болох юм болох. Энэ дээрээ жоохон өөрчилчих болох уу гэл ингээл арай нэг жоохон чамд арай better solution байна уу гэдэргээл асууд юм байлээ. Тэгвэл ингэчий гэл ингээл арай хурдан алгоритм бичдэг чих юм уу. Тэгээд яг ингээд эцсийн solution-д хүрээд за тэгвэл та наадхаа ингээд самбар дээр код бичиж үзүүлчих гээл тэгдэг. Тэгээд бас яг самбар дээр код бичих жоохон эвгүй байд юм байлээ. Ингээд бид нар чинь компьютер дээр эдитор дээр бичдэг болохоор гинт ингээд самбар дээр бичихэр тэр чинь ингээд дураараа арилгаж болохгүй болохоор нэлээд нэхүүр ингээд яаж бичихүүгээд нэг жоохон одоо practice хийгээд оруулаа айгу зүгээр байд юм байлээ. Сая оюука асуусан штэ 5 хүн яг ингээд зэрэг ингээд сууж идэм юм уу. Samsung бол яг тийм байсан. Samsung болохоор яг юу гэдэм бэлээ. Нэг жоохон нэг тийм яг интервью өгч байгаа мэдрэмж бол нэг тийм хойд солонгост ирсэн юм шиг байсан. Бүгд яг ингээд заавал ингээд одоо костюм пижак өмсөхтэй ч гэдэм үс бизнес casual хувцас заавал байх хэрэгтэй. Ер нь бол баг бүгд л костюм пижак дээрдэг. Тэгээд ирсний дараа одоо ингээд нэг дундуураа ингээд хоол моолнд орно штэ. Тэгэхдээ ерөөсөө хоорондоо юм ярьж болохгүй гэдэг ч юм уу. Тэгэхээр амар сонирхол үүд юм бэлээ ингээд чив чимээгүй ингээд сугаал өдөржингөө ингээд чимээг байгаа. Айгу сонин тэгээд айгу intense өглөө би 7-оос орой 6 хүртэл үргэлжилсэн. Тэгээд сая би Google-ийг хэлсэн шүү дээ ингээд programming алгоритмын асуулт 1 2 3 4 гэж явж байгаа. Сүүлд нь нэг жоохон чиний behavioral questions-үүдийг асуудаг. Samsung болохоор мэрэгчлэлтэй холбоотой интервью, хоёрт нь одоо бүтээл сэтгэлгээ, гуравт нь болохоор удирдах хаалмны төвшний хүмүүстэй уулзаад тэднэр нь бол behavioral questions-үүдийг асууж байгаа байхгүй. Чи ингээд чиний зан чанар чи одоо ингээд юу гэдэг чинь чи яг яагаад Samsung компанид тэнцэн одоо яг яагаад Samsung компани тохирно гэдгээ хэлж болох уу ч гэдэг юм уу те. Тиймэрхүү асуулт асууна. Тэгээд бүтээл сэтгэлгээний асуултан дээр болохоор амар тийм жинхэнэ бүтээл сэтгэлгээгээр жинхэнэ кино шиг сэтгэх шаардлага бас гардаг ч юм уу. Одоо жишээ нь миний ярилцсан нэр юу асуучлаа та. Тийм нэг ингэсэн. Нэг стартап байсан. Тэгээд кофений бин ямар ч хэрэггүйгээр ингээд кофе химлэр гаргаад аваад болчдөг болжээ гэж байгаа хгүй. Кофе мофе ярьжсэн аа. Гинт чи энэ продуктыг ашиглаад одоо ингээд дэлхийн дулаар ч юм уу те. Чи ийм асуудлуудыг чи яаж шийдэх үү гэж асуулт ороод ирж байгаа байхгүй. Би гайхаж юм шиг кофе мофе уншиж үзсэн. Гинт дэлхийн дулаар л гэл юу хэлдэм билээ гэл. Тэгээд яг бас нэг хэд хэдэн keyword өгчдөг. Тэгээд тэрнтэйгээ холбогдож бол ярьж болно. Тэгээд бүтээл сэтгэлгээ тийм. Ярилцсан болохоор ингэдэг байхгүй. Эхлээд 40 минут одоо яг компьютер дээр суугаад тэгээд асуулт чинь гарч ирээд тэгээд чи тэр асуултуудаа өөрийнх нь бодож байгаа юмыг шивээд тэгээд тэрийг ингээд дууссаны чинь дараа яг ярилцсанд орохын өмнө чамд хэвлээд өгчдөг байхгүй. Тэгээд тэрийгэ барьж ороод одоо 40 минут цаа ингээд бэлтжээ 40 минутанд дуусаад гарч ирсэн шүү дээ. Тэгээд бичсэн юм а хэвлж барьж гарч ирээд яг нөгөө нэг 3 хүн байдаг хаа. Бүтээл сэтгэлгээний ярилцлаганд. Тэгээд 3 хүнтэй бичсэн юм а барайл ярилцсан өрдөг байхгүй. За асуудал юм байна. Миний шийдэл юм байна. Тэгээд тэгж ин тэд нар чинь тэгэл ярина шүү дээ. Тэгээд чиний идүүл эн чинь ингээ буруу байгаа биш юм шүү ч гэдэг юм уу. Тэгэл ингээл хоорондоо ярилцаал хэрхэн ингээ задгаа сэтгэж чадчихин гэдгээр амар хардсан юм шиг санагдсан. Тэгээд бас давхар одоо миний мэрэгчлэр apply хийж байгаа юм байвал бас жоохон технологитой холбоотой юмнууд бас асуудаг юм шиг санагдсан шүү. Тэгэл
Тэгээ надад бол яг энэ бүтээл сэтгэлгээн дээр ингээд яаж бэлтгэх үү гэхээр амар хэцүү байдаг байхгүй. Би одоо хаанаас яаж бэлтгэх үү? Тэгээ надад бол амар тус болсон юм гэвэл би зүгээр нөгөө нэг Cold Fusion гэдэг YouTube channel байдаг. Гэхдээ бас podcast энэ дээр оруулцдаг. Тэгээ тэрийг зүгээр ингээд зүгээр нэг сургуулийн хичээл үзэх замдаа ингээд сонсоод явж байдаг гэсэн юм. Тэрэнд ингээд орчин үеийн Samsung-ийн шинэ батарей яаж энэ индустрийг өөрчилж ийн гэдэг нэг тиймэрхүү юм байдаг. Тэрийг зүгээр ингээд дими сонсоод гэх юм уу. Сонирхлоор сонсдог байсан амар тус болсон. Тий. Тэг сая тэгээд та ингэсэн штэ. Google тэгээ Samsung хоёр дээр атсан чи хувцалт нь хүртэл Samsung-ийн хараа тийм заавал пижак өмсөхтэй байдаг гэх. Тийм өөрөөсөн гэж тэгсэндээ. Тэгээд тэгсэн чи би яг нэг сургууль дээр бас хичээл авсан чинь ийм ажилд ороход бэлддэг тийм зуучлалын компани маягийн газраас хүмүүс ирээд тэг хувцалтын тухай ярьж байгаа байхгүй юу. Тэгвэл яг Солонгост яг ярилцлаганд орохдоо эмэгтэй хүний хувьд яг юпны юм байх хэвээр эсвэл үсээ ингэж байх хэвээр эсвэл бүр уруулаа хүртэл яг ингэж бодох хэвээр гэдэг яг тийм хичээл орж исэн сургуулаас тэр надад айгуу тийм сонирхолтой яг л нэг юм бүх юмд ингээд стандартад зохицуулах хэвээр гээд тийм хичээлд яг сууж исэн санаанд орлоо. Хүмүүс цаашдаа ярилцлаганд орохдоос тийм нарийн юмнууд байдсан байлээ шүү. Тэг ер нь бас ингээд ярилцлага гэдэг утгаараа нэг жоохон бизнес casual хувцалж шаардлага байдаг юм шиг лээ. Би бас яг тэр хичээлийг үзчихсэн байхгүй. Эмэгтэйчүүд ингээд гараа ингэж бариад хөлөө жоохон далилгад суугаад юу бүх нь ийм мурттай гэх нэг тиймэрхүү юм яриад байгаа. Чиоб юу гэж хэлээ. Чиоб тэг кам гэж нэг тиймэрхүү хичээлээд байна шүү дээ. Тий. Тэр хичээлээр яг тэгэж ярьчихсан. Тэгээ бүр яг уруулаа хүртэл ингэж бодвол зүгээр зэрэг. Ирчүүдийн болохоор үсээ ингэж асуулаа. 7 хоногийн өмнө асуулаарай тэргээл. Бүр тийм амар нарийн детальчил бүртэл заагаал тэгэл тэр нь өөрөө яаж юм тэгэхээр Солонгост угаасаа ингээд ажил олно гэдэг өөрөө амар тийм өндөр тийм competitive одоо өрсөлдөөнтэй байдаг гэдгийг ер нь харуулж байгаа юм л та тэгэл тийм тэгээ дээрээс нь өөрөө Солонгос ч нөгөө нэг 10 жилийн боловсрал энэ төр амарсан тэгэл тийм болохоор амар тийм суур боловсрал сайтай хүмүүс гараад ирчихтэй. Тэгээд тэд нэр ингээд их сургуультаар ингээд бас ингээд нэлээ мэрэлттэй ингээд угаасаа л амар өрсөлдөөнтэй нийгэм болохоор ингээд амар шигшгтэй сайн хүмүүс гараад ирсэн байдаг болохоор бас тэгэл нэлээ бас өрсөлдөөнтэй л та тий. За та одоо ингээд Солонгос төгсөөд тэгээд заавал Испани компанийг сонгох болсон шалтгаан нь юу байсан бэ яг? Наа чи гоёсэн. Ер нь бол би бас өөрөө амар хэцүү сонголт байсан л да. Яа тэгвэл би одоо яг Солонгос улс өөрөө ингээд бас амар тийм бас гоё улс шүү дээ. Ер нь бол тэгээд яг амар стресстэй ч гэсэн яг ингээд карьерийн хувьд амар олон боломжууд байгаа. Гоё компаниуд амар ихтэй байдаг. Ялангуяа манай мэрэгчлэр бол амар тийм давуу талтай ч юм уу ингээд янз янзын гоё компаниуд зөндөө байдаг. Тэгээд би бол яг Солонгос карьераа бол яг үргэлжлүүлнэ бүр яг шийдсэн байсан. За яд ч нэг 3-5 жил юм уу. За багтаа нэг 3 жил яг ингээд Солонгосын боловсролыг эзэмшсэн юм чинь би яг тэрийг ингээд яг баттгаад яг тэнд нь яг ингээд гоё ажиллая. Тэгээд гоё карьер хөөгөөд ингээд гоё компани хөөгөөд явъя гэд яг шийдсэн байсан. Тэгээд би сая хэлсэн чинь Samsung, Google ингээд ихээ том компаниуд бол тооч эхэлсэн байсан. Ер нь тэгээд Samsung-ийн ярилцлага бол нэлээд гоё явсан аахгүй. Тэгээд бүгдийг ингээл дандаа мэддэг юмнууд мэрэгчлийн ярилцлага гэсэн дандаа мэддэг юмнууд тэгэл амар гоё өгчөөл ямар ч алдаагүй ингээл их цэвэр өгчөөл ер нь бол баг тэнцэн гэдэг нэлээд өндөр ихтэй тэгэл тэр чинь нөгөө нэг юу гэдэг штэ төгссөний дараа биш би яг сурж явах явцдаа аплайцсан л та. Тэгээд за бараг л тэнцчлээ гэл амар догтлолтой хүлээжсэн чинь тэгээд юу тэгэл санснаар боллоогүй. Тэгээд сургуулаа төгсчөөд би дахиж ажил хайж эхэлсэн. Буюу дунд зэргийн жүнсүү хёбодоос хайж эхэлсэн байгаа. Тэгээд
Тэгэл бас Жунсүгийн бодос бол хэд хэдэн офер авсан. Тэгээд тэр дундаас AI-тай холбоотой компани байсан. Тэгээд өөрөө юу ч бол янз янзын бас технологи байсан, web development ч байсан, тэгээд Android ч байсан. Тэгээд яг миний одоо яг сонгосон компани болохоор тийм media player хөгжүүлдэг компани байсан. Буюу одоо ер нь ингээд нэг тийм жоохон яг миний яг сонирхолтой жоохон одоо бас одоо яг зөгцөж өгсөн гэх юм уу, жоохон юм үйлдвэрлэлийн системийн төвшөнд яг дээгүүр зүгээр дээд төвшөнд жоохон ингээл application layer-т ингээд жоохон application хөгжүүлэхээсээ илүү жоохон үйлдвэрлэлийн систем буюу OS layer жоохон доошоогоо орж ирээд тэрнтэй холбоотой юмнууд хийж исэн надад бүр ингээд амар энэ компанийг сонгох шалтгаан болсон аахгүй. Тэгээд яг энэ компани болохоор Солонгост, Испанд, тэгээд Америкт ингээд бранчуудтай. Тэгээд ер нь бол тэгэл угаасаа анх орохдоо Солонгост яг ажиллахаар болж исэн. Тэгээд би Солонгост ажиллах гээд байж исэн чинь манай захирал асуусан л та тэгээд Испанд иж ажилламаар байна уу гэл. Тэгээ би чи яг нөгөө нэг яг карьерээ Солонгост хөөнө гэдэг яг шийдсэн байсан болохоор гинт ямар нэгэн тим ерөөсө төсөөлөөгүй. Дундуур тим санал орж ирвэл яах вэ гэдгийг мэдэхгүй байж байгаад нэлээд бодож суусан л та тэгэл асуух хүмүүсээс асуугаад аав ээжээс ах махаас асуугаад бас нөгөө кайс сурдаг амраах мах тэгэл бас нарах байх интерес бас асуусан тэгэл бодож жаал тэдний зөвлөгөөг сонсоод өөрөө бодож жагаад Испанд ирэхээр болсон. Тэгээд яг яагаад гэвэл шүү дээ ер нь бол би бакалавр сурж байхдаа ингээл миний яг оюун санаа 100% зөвхөн карьертэй л төвлөрүүл ингээл за би ямар компанид ажиллах вэ өөрөө одоо яах вэ ийх үү гэл ингээл нэг юмны төлөө ингээд сандраатж байгаа юм шиг ингээл зөвхөн карьерийн төлөө төрсэн юм шиг тийм бодолтой болцсон байж байгаад за ер нь заавал би нэг тэгэл компани том компани байл хөөгдөх шаардлагагүй ер нь зүгээр гоё тэ хорвоод дэлхийдээ танилцъя. Тэгээд тэгээд Испанд амьдрын гэхэр чинь тэгэл Европын орнуудтай ойрхон тэгэл гоё газар үзье аялье давхар бас тэгэл доош Африкийн улсууд руу явж үзье. Тэгээд яг гоё залуу насн дээр гоё газар мазар үзээд өөр орны соёлтой танилцаад яг Испани явах шийдвэр бол яг тийм байсан. Тэгээд угаасаа би бол шийдвэртэй ч гэсэн айгүй сэтгэл ханамж 100% байгаа. Тэгэл яг саяхан ингээл амралтаараа тэгэл Барселона яваад яг ингээл газар дондоо ингэж ингээл гой завин дээр суудсан ингээл нар жарах яриад ингээл нэг амар ингээд солонгосын ингээд тийм амар өрсөлдөөнтэй дарамттай нийгмээс дөнгөж гараад ирж байгаа болохоор айгүй гоё байсан. Тэгэл нэх гой тайвшрал. Энд ч гэсэн ер нь амар одоо эндхийн соёл нь айгүй гоё тийм тайван ч юм уу ингээл мэдээж өрсөлдөөнтэй салбар өрсөлдөөнтэй юмнууд бол байгаа. Гэхдээ Солонгостой харьцуулахад бол хамаагүй юм тайван байсан болохоор би сая яг подкаст эхлэхийн өмнө хэлсэн шиг ингээд надад бол гэл нэг тийм тайвшрал аваад ч юм уу айгуу гоё байсан. Тэгээд тийм байна. Тэгээд яг мэдээж бас ингээд давхар бас карьерээ бол бодож байна. За би дараагийн компани юу авах вэ? Ямар технологи сурах вэ гэдэг юм уу? Ялс тиймэрхүүнүүд бол бас давхар бол бодож байна. Гэхдээ яг айгуу гоё. Одоо бол айгуу гоё тайван гоё амьдарч байгаа. Түрүүн бас хэлсэндээ тэр нэг онлайн одоо ингээд ажилд оронгууд мэрэгчлийн холбоотой асуултуудаас асуудаг гэдэг. Тэрэн дээр одоо за бодлого бол одоо яг өөрийн чинь хэлсэн тэр бодлогуудыг одоо бодоо сурчих юм бол болж гин гэвэл онлайн хувьд одоо яг яаж бэлтжижсэн бэ? Онлайн хувьд гэвэл би яг бакалавр сурж байхдаа яг нэг хэд хэдэн хичээл дээр амар анхаарч ирснүүдийн нэг нь үйлдвэрлэлийн систем байсан. Тэгээд logic circuit байсан. Тэгээд artificial intelligence-ийн course дээр одоо ингээд ер нь л угаасаа энэ иймэрхүү одоо яг бакалаврт сурж байхдаа л заавал нэг төгсгөхийн хaalт ингэлгийн тухаараа л ингэх юм байна гэл өмнөх хичээлүүдээс сөхөж харснаас илүү угаасаа за яг иймэрхүү асуултууд ирэх одоо иймэрхүү хичээлүүдийг чухалчилж асуух багтаа гэж бакалаврт сурж байхдаа
үйлдвэрлэлийн систем гэдэг хичээлүүд дээр нэлээд анхаарсан байсан болохоор онлын асуултуудад бол ер нь бол яг бакалавр сурж байхдаа нэлээд тийм гүнзгий анхаарал бэлдсэн байсан болохоор нэг тийм амар сүртэй бол бэлдэж ороогүй. Тэгэл гайгүй асуусан нь ч гэсэн гайгүй хариулсан. Тэгээд яг манай мэрэгчлэлтэй холбоотой би нэг Samsung онлын асуулт бол мэрэгчлэлтэй холбоотой юм асуухаас илүү надаас математикийн энэ асуулт асуусан. Одоо тийм юу гэдэг штэ мибун жопон энэ тэрнтэй холбоотой юм бас орж ирсэн. Тэгээд ер нь бол ингээд ерөнхий суур эрдэмээ тэгээд жоохон бүгдийн нэгээр ингээд гүнзгий сурч чадахгүй шүү дээ. Гэхдээ ер нь бол ингээд ерөнхийдөө иймэрхүү байдаг та нэг концепцүүд нэг иймэрхүү ингээд ерөнхийдөө ойлгол орчууд бол гайгүй хаа л гэж бодож шít. Одоо тэгвэл ажиллаж байгаа компанид одоо өргөдлөө өгөөд тэнцсэн тэр үйл явцын талаар ярил. Тэгээд би яг сургуулаа төгсчөөд 12 сарын 13-нд дэвтэрсэн өдрөөр хамгийн сүүлийн шалгалтаа өгөөд тэгээ гарч ирчээд ер нь сургуулаа төгсчлөө гэл тэгээд Монгол явж нэг сар амарчаад буцаж ирээд ажил хайж эхэлсэн. За тэгэхэд бол Солонгосын олон ажлын зарын сайтууд өгдөн штэ Сарамын юу жилээ. Тэгээд тэнчэнэс би нэг ороод үзэхэр нэг амар тийм замбраагүй шаваарл цаана юу мэддэхгүй муу харагдаад байна. Тэг манай мэрэгчлэлтэй холбоотой хүмүүс хэлэхэд бол би яг тэр programmers.co.kr гэдэг тэнчэнэс ажлын байруу тайсан байгаа. Тэгээд тэнд янз янзын ажлын зарууд байжсэн. Тэгээд одоо манай мэрэгжлийн даваа тал гэх юм уу. Тэр нь айгүй гоё. Германд байдаг компани хүртэл зар байгаа байхгүй. Герман Солонгос хоёр компани ингээд компани үүсгэсэн. Тэгээд Германд ажиллах боломжтой энэ төр гэл тийм юм зарууд байсан. Тэгээд яг би бол яг одоо ажиллаж байгаа компани бол LinkedIn-ээр олсон байгаа. Тэгэл LinkedIn дээр өөрийнхөө профайлаа жоохон хөгжүүлээл хийц юмнуудаа бичээд тэгэл LinkedIn-ээр apply-даад тэгэл одоо HR надтай холбогдоод тэгэл онлайн ярилцлага аваад тэгээд on-site дахиж нэг ярилцлага аваад тэгээд тэнцсэн. Тэгээд манайх нэг бранчуудтай болохоор хаанч ажиллах болно гэсэн тэгээд Испанд ажиллая гэл. Испанд ажиллахаар өстэй. Та одоо ажил хийж байгаа. Тэгээд ер нь ихтэй цаашдаа холын ирээдүйдээ магистрт сурах бодол танд байдаг уу? Тэгээ ер нь бол яг нэг тийм юу гэдэг нэг гар утсан утас нэг байж байгаа л нэг апдейт хийдэг шиг би бас өөрийнхөө тархийг бол нэг тийм академик боловсрал авч өөрийнхөө тархийг бол цэнэглэн гэж бодож байгаа. Тэгээд эхний ээлжинд болохоор яг одоо яг ингэ ажилд гарч ирэхэд бол ингээл жижигхэн нэг жоохон бардам зан жижигхэн бол яг дотор байсан л та. За ер нь бол ямар ч хэцүү байсан тэгэл угаасаа би бол өстой хичээсээр байгаа сурна морн гэл жоохон тийм бодолтой ажилд орж ирсэн чинь би бол үнэхээр юу ч мэдэхгүй ухаарсан гэх юм уу. Амар тийм нэлээд тийм суух шаардлагатай байна гэдгийг ойлгоод тэгэхээр би одоохондоо юм сайн мэдэхгүй болохоор яг ажиллаж байгаа компанид сурж байгаа технологи сайн аваад цаашдаа бол мастерт бол нэг явж ийл гэсэн бодолтой байна. Тэгтээ нэг Америкт ч юм уу шинэ газар хийж үзье. Юм Америк юм уу Итали ч юм уу Герман ч юм уу тийшээ бол яг ерөөхдөө бол төлөвлөж байна. Тэгтээ ер нь бол ирээдүйн карьер бол нэг хар зураг мөр гэх юм бол за ноц юм байна. Тийм бас яг шинэ ажилд ороод тэгээ мэдээж яг таны саяны хэлсэн шиг мэдгүй юм зөндөө гарна штэ тий. Тэгээд тэр болгонд одоо дээд түнээсээ асуух ч юм эсвэл өөрөө орон цагаар одоо зарим хүмүүс хичээл тэгж нэмж хийдэг гэдэг хичээсэн. Таны хувьд одоо мэдгүй юм тохиолдвол яг ажлын байран дээр яаж тэрийгэ зохицуулдаг вэ? За шистэй асуулт. Би яг энэ асуултаас надад
яг ингээд бакалавр сурч байхад орж ирдэг гэсэн аахгүй яа тэгвэл компьютер сайенс чинь сургууль зааж байгаа юм нэг өөр ажил дээр байгаа юм бас шал өөр өгдөг байхгүй. Тэгэхээр яг би яах вэ ингээд ажлаас ингээд шаардлага тавьж байгаа requirements-уудыг харахаар их сургууль сурч зааж байгаа юмтай шал өөр. Тэгэл би бас амар айдаг байсан л та. Тэгэл би ингээд ажилд орно тэгэхээр ийм технологиуд мэдхгүй наваг авах юм болов гэл амар айдаг байсан. Тэгээд ажилд орж ирэл угаасаа л сурд юм байлээ. Тэгээд яг дөнгөж ажилд орсон хүний хувьд болохоор ингээд өөрийгөө ингээд амар мяа гэдгийг хүлээн амар мяа гэдгээс амар айгаал тэгэл мяа гэдгийг мэддэгдүүлэхгүй гэл ингээд нэг л тийм нэг сандралтай тэгэл ингээд амар их анх орж ирчихэл амар олон цаг ажиллаж тэгэл манай инженерүүд ахлах инженерүүд энэ төрөөс амар хөөргөн зөвлөгөө өгдөг байсан л та. Тэгэл битээ ингээд тэ зүгээр ингээд жоохон тайван ажил. Тэгээ угаасаа л шинээр орж ирж байгаа шинэ бисэнгүүд чамаас бол нэг тийм expect хийгээгүй. Яг чамаг senior engineer байсан бол чамаас expect-ийн. Гэхдээ дөнгөж сургуулаа төгсөөд орж ирж байгаа хүмүүс болохоор тайван бай. Тэгээд зүгээр ингээд тайван юм аа хий гэл гоё тайвшруулж өгсөн. Тэгээд тэрэнд ч гэсэн ингээд амар гоё ёо гэл тайвшраал. Тэгээ ингээд нэг тайван юм аа хийгээд үзэхэр ч айгу нухацтай ингээд ойлгож эхэлж байгаа юм л та. Тэгэхээр би сонсож байгаа хүмүүстэй л бас яг надтай адилхан тийм юмаа мэдэхгүй штеп айцтай байвал нэг битгий агаараа тэгээд ажил дээр чинь гарч ирээд угаасаа дээдлийн хүмүүс чинь чам заагаад өгчин чи ч өөрөө тэгээд эхний нэг хэдэн сар бол нэг жоохон жижигхэн нэг жоохон манарч байгаа л тэгээд учир нь бол олддог юм билээ. Тэгээд угаасаа л хүн болгоно тэгээд адилхан л бахтуу тэгээд хиндэ юмаа мэдэхгүй байж байгаа л ингээл багаар ингээд сайжрал. Тэгэхээр тэр сэтгэлээр бол нэг битгий агаараа гэж зөвлөмөр байна. Би бас амар азтай ингээд амар тийм манай компанид одоо ингээд 15 жил мэл 20 жилийн яг тийм туршлагатай амар тийм лаглаг инженерүүд байгаа аахгүй. Тэгэл тэднэрээс амар их юм сурч байгаа. Тэгэл надад бас ингээд өгж байгаа зөвлөгөөнүүд бас амар гоё үед. Тэгэл ийм юм дээр анхаар, тийм юм дээр анхаар гэл ингээл тийм байна. Баскаас юу асуучихсан бэ? Одоо яг ажлын байраа сонгохдоо юуг чухалчилж үзсэн бэ? Одоо мэдээж дуртай юм уу? Одоо харгалзаж үзэх нь бол мэдээж зүг баг л та. Тэрнээс гадна одоо өөр юу гэж бодож ирсэн бэ? Яг энийг сонгоход бол яг цэвэр яг хувийн сонирхол нөлөөлсөн надад. Тэгээд бас яг мэдээж ирж байгаа оффроудын бас цалин байлгыг хараад жижигхэн negotiate хийх гэж үзсэн шүү дээ. Эднэр иймийг өгөөд танах жоохон нэмж болох юм гэж юм уу. Нэг тийм гэхдээ би бол нэг тийм амар цалин дээр бол нэг амар negotiate бол хийгээгүй. Яг энэ компаниг сонгосон шалтгаан гэхээр ч одоо тийм дөрвөн хэлсэн яг нэг тийм жоохон тийм технологи амар цаашин байна. Миний ерөөсөө огт мэдгүй технологи байсан болохоор би эндээс амар их юм сурах юм байна гэдэг бодлоор энийг сонгосон байгаа. Тэгээд бас яг нэг тэр чинь ингээ ямар компани байна гэдгийг ингээл Google дэж үзэл харна штэ. Тэгээд айгуу тийм туршлагатай инженерүүд энэ төр амар ихтэй байсан болохоор за энэ хүмүүсээс л их юм сурах юм байна гэж сонгоцсон штэ. Тэгээд би бас яг подкаста асуултаа бэлтгэхаа өмнө садахаас асууж байсан байхгүй яг таны ажил юу идэм бэ гэд. Тэгсэн чинь яг өөр мэрэгчлээ нүүд бол ойлгохгүйсэн. Гэтэ сонсож байгаа тантай адилхан мэрэгчлээ хүмүүсийн хувьд бол маш хэрэгтэй мэдээлэл яж магадгүй. Та одоо хийж байгаа ажлаа илүү дэлгэрэнгүй тайлбарлавал за ер нь бол над хүртэл тайлбарлаж байгаа хэцүү юм. Ер нь бол зүгээр л хамгийн товчхондоо хэлэх юм бол зүгээр л media player зүгээр л одоо бид нар ингээл тэ Netflix дээр ч юм уу Facebook дээр ч юм уу YouTube дээр ингээл бичлэг үздэг штэ. Тэр бичлэгийг үзүүлж байгаа тоглуулагч хийдэг гэсэн үг байхгүй товчхондоо. Тэг хэрэглэгчийн үүднээс харахад бол гоё штэ. Зүгээр бид нар контент гарч ирэнгүүт дарлаа бичлэг үзүүллээ. Тэгээл хурдсгамаар бол хурдсгана. Ингээд хүссэн газартаа seek хиймээр байвал seek хийж чинь. Ингээд товчхондоо зүгээр л тийм видео плеер. Яг ингээд тэрний чинь ард нь амар их юм болж идэг. Тэгээд ингээд яг ингээд задаргаатай гоё тайлбарлал хийвэл айгүй их юм шаардлагатай байдаг байхгүй. Тэгэхээр
одоо жишээ нь ингээл бид нар бичлэгийг ингээл нэг дарлаа штэ тий. Тэгэх юм бол тэр чинь ингээд network protocol нь одоо ингээд тэр контент байрлаж байгаа сервертэй эхлээд холбогдоод тэр одоо тухайн бичлэгний чинь ингээд датануудыг авчираад тэгээд frame buffer-уудаа дүүргээд тэгээ ер нь бол ингээд зүгээр ингээд интернеттэй холбогдоод тэр бичлэгүүдийг татаж авчирээд тэгээд яг core engine-үүд нь одоо тэр frame-уудыг ингээд бичлэг үзүүлж идэг баггүй. Тэгээд нэг бичлэг гэдэг чинь өөр амар тийм их data гэдэг болохоор нэг тэрийг багасгахын тулд заавал бид нэр compress хийдэг. Тэгээд compress хийсэн дата одоо буцаж одоо decompress энтер хийх шаардлагатай байдаг байхгүй. Тэрийг одоо ингээд codec гэдэг. Гэхдээ яг одоо миний энэ ажиллаж байгаа салбар field амар тийм ингээд нийтдээ амар тийм багсан тийм амар олон байдаг биш болохоор бас зарим хүмүүс жоохон мэдэхгүй гэж магадгүй л дээ. Тэг ер нь бол товчондоо тэгээд жоохон video player дээр л ажилладаг гэсэн. Тийм. Зөв. Одоо тэгвэл ажлын нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ? Корона гэд гэрээсээ ажиллаж байгаагүй юу? Тийм сая нэлээд хэдэн сар гэрээсээ ажиллаж байгаа. Сүүл рүүгээ одоо Мадрид болохоор офис дээр ирж ажиллаж болно гэдгийгсэн. Тэгээд ер нь бол одоо бол яг офис дээр очиж ажиллаж байгаа. За тэгээ нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ? Хамгийн ихэнд яралтай ажил өнөө мэйлээ шалгана. Тэгээд priority өндөр ингээд customer-ууд ингээд амар нэгсэн юм байвал тэрэн дээр хамгийн түрүүнд төвлөрч ажилладаг байгаа. Тэгээд миний хувьд бол яг өглөөдөө яг ингээд тарих сэргийг тэгээ ингээд сайн төвлөрдөг болохоор өглөөдөө ер нь амар тийм хэцүү комплекс таскууд дээр аль болох төвлөрөхийг хичээдэг. Тэгээд тэднийг ингээд төвлөрч суудсан байвал хийхдээ ер нь бол жоохон solve хийх магадлалаараа их байдаг гэх юм уу. Тэгээд тэгчээд өдөр нэг жоохон цай манд орох үеэрээ өдрийн тэгэл цайнд орно. Тэгэл үргэлжлүүлээл хуралд орно. Тэгэл ер нь нэг өдөр бол нэг товчондоо бол тиймэрхүү л байдаг. Тэгээд энтхийн хүмүүс нь амар тийм нээлттэй болохоор ингээл нэг тийм би олыг одоо нэг ажил хийж байгаа гэхээс илүү нэг тийм 10 жилд очсон нэг ангийнхантайгаа маазараа сууж байгаа юм шиг мэдрэмж хаа өдөрдөг. Амар тийм нэг ажил хийж байгаа гэсэн мэдрэмж бол их төрдөггүй айгуу гоё байдаг. Тийм. Ер нь товчондоо хийж бас жоохон оршчлаа. Тэгтээ бол иймэрхүү байдаг. Тэгэхээр Солонгос сураад бас хэсэг лабад ажилласан бас internship хийсэн тий. Одоо яг Испанд компанид ажиллаж байгаа. Тэгээд энэ одоо Солонгос ажиллах, Испанд ажиллах хоёрын ялгаа нь юу вэ? За хүмүүсийнх нь ялгаа, тэг хүмүүсийнх нь хандлага нь өөр байсан. Тэгээ Солонгост бол яг түрүү хэлсэн баг зэргийн жоох ер нь бол стресстэй нэг за энийг ярих юм бол яг бакалавр сурч байхад бол надад бол амар стресстэй санагддаг байсан. Ер нь бол яг ингээд тэггүй яагаад ч юм яа ирээдүйн амар uncertain болохоор ирээдүйд юу ч хүлээж байгаа мэдэхгүй тэгэл би ингээл сайхан амьдрахыг хүсэж байгаа юм чинь тэгэл өдөр шөнөгүй хичээгээл хэрэгтэй байна гэл яагаад ч мэдэхгүй нэг л амар стресстэй л байдаг байсан. Тэгээд яг ажилд орсны дараа бол би яг Солонгос улсын гоёыг нь мэдэрч эхэлсэн гэх юм уу. Нэг анхны 4 жилд бол ингээл сурж байхад бол ер нь бол баг Солонгосоос явчмаар юм шиг мэдрэмж төрөл амар ямар сони стресстэй нэг юм бэ гэж боддог байсан. Гэтэ одоо ингээд энийг Монголд сурж байгаа хүнд сонсч магадгүй тий. Яагаад Солонгос тийм амар стресстэй санагддгийг гэхээр ингээд би бас яг анх ингээд Солонгос 1-р курст орж ирж байхад ингээд бүх юм амар гой санагдчихсэн. Тэгээд нэг тийм амар стресс тэгээд баах стереотип тавьсан байсан, сонссон байсан. Утлаал юм биш тэг гэж бодоол яг жунганы дараа пал цаашдаа ер нь хичээхгүй болохгүй маань их амар сандраал яад гэвэл энд чинь яг 10 жилийн суур боловсрол амар сайтай хүмүүс гараад ирсэн. Тэд нэр ингээл хөрсөлтөөр чи ингээд яалтч амар ингээд нэг тийм хичээх шаардлага гарна. Тэгээд тэр чи өөрөө юм одоо тий
харьцуулж дүнгээ гаргадаг. Чи алгоритм гэдэг хичээлээ ийм хэмжээний ойлгосон бол A+ аавн гэвэл бол амар гой сонсогч байна. Тэгтээ солонгост бол чи энэ хичээлээ маш сайн ойлго. Гэхдээ хамт үзэж байгаа ангийнхнаасаа илүү ойлгож иж чи одоо сайн дүн аавна гэхээр яалтчгүй ингээд би тэр хичээлийг ойлгохоос илүү сайн ангийнхнаасаа илүү сайн гарах гэж шаардлагатай болохоор амар тийм стресстэй байсан. Тэгэл ер нь бол хүмүүст ихтэй стрессээр сонголт Монголд тэгэл. Гэхдээ яалтчгүй би бас тэгэл үнэхээр хичээгээд стрессдгүй хичээдэг байсан ч гэсэн яалтчгүй ингээд амар стресстэй байсан. Тэгээд яг ажилд орсны дараа бол айгуу гоё болж гисэн надаа гэл нэг тийм шалгуулчийн үлгэнд бэлдэх шаардлага байхгүй ажиллаад хийчихвэл гоё. Тэгээл тогтмол өдөртөө нэг 8 цаг ажиллаад таарчин. Тэгээл дээрээс нь цалингаа авч байгаа чинь тэгээл арай хангалуун болол айгуу гоё болчихж байгаа. Тэгээ солонгос ч өөрөө тийм амар гоё хийх юм амар юм ихтэй. Тэгээл ер нь бол амар таалагдсан сүүл рүүгээ солонгос баг Испани авах гэсэн чинь солонгос төлдөг юм билээ гэж бодох шиг. Гэтэ яг хөө тэгэл тийм шүү дээ. Та яг солонгост ажилласан шүү дээ. Тэ бас яг энэ компанид нэг 5 сар юм ажилласан шүү дээ. Тэгээ ажиллаж байгаа. Тэгээ хурс. Тэгээд одоо Испани, солонгос одоо энэ хоёрын ялгаа нь юу вэ? Хүмүүсийн нэр сая ялгааг хэлхийг харцсан шүү дээ. Солонгосчууд чинь болохоор нэг тийм годамжинд явж явах төртөл ингээл нэг дараахан ингээл доошоогоо харцаацсан нэг тийм нэг дууны үгэн дээр гардаг нэг хүн дүрстэй тооны машинууд шиг л ингээл чимээгүй ингээл нэг хүмүүнтэй ч нэг ярьдаггүй талдаа байдэн штэ. Ер нь нэг жоохон нэг чимээгүй хүнд гай болохгүй гэсэн хандлагатай. Энд болохоор ингээд хүмүүс нь бүр ингээд амар найрсаг л санагдсан шүү дээ. Гэхдээ би бол ирээд нэг 2 сар л болж байна. Тэгээд ажлынхантайгаа бол ингээд яг спануудтай харьцаад ингээд ярилцаад үзэхэд бол айгүй гой нээлттэй хүмүүс байна. Тэгэл одоо ингээд ажиллаа хийж мэж яхад ингээд ирчээл сайн одоо сайн уу чашийн тэг чи уикенд чи ямар хүн өнгөрөө гэл ингээд тийм жижиг сажиг ингээд яриамаар өрнүүлээл ингээд тийм амар гоё тийм хүн чинь өөрөө ингээл ярих амар дуртай шүү дээ. Угаасаа байглаасаа тэгэл энд болохоор хүмүүс ингээл амар яриамаар ингээл хоол молон дээр ингээл янз янзын юм ярилцаал. Тэр талаар бол амар гоё байсан. Солонгост ажиллаж байхад бол манай багийнхан бол тэгэл ойр зүрийн юм байл. Тэр компаниас тэгсэн тийм issue ирсэн ш. Тэрийг яах вэ гэх ойр зүрийн юм яриад жоон чимээгүй талдаа тийм байсан бол энд бол амар тийм яриа тэгэл лефт мэтэн сууж яах хүртэл ингээл танихгүй хүмүүс ч гэсэн даалтай юм. Сайн байна уу гэл лефтээс хаа баяртай өдрийг сайхан өнгөрүүлээрэй ч гэдэг юм уу. Тэгэл зүгээр энэ ингээд жижигхэн соёлоос нь харахад л за энэ испанчууд ер нь бол амар тийм гоё найрсаг хүмүүс байт юм байна гэж бодогдсон шүү дээ. Гэхдээ энэ бол яг миний observation-ууд тэгээд өөр хүмүүстээс яаж санагдсан бас зөрж болно. Гэхдээ энэ бол яг миний л одоо харсан үзсэн юмуд. Тийм иймэрхүү одоо яг хамгийн чухал зөрүүн гэх юм бол найрсаг. Тэгээ солонгосчууд болохоор амар тийм жоон чимээгүй хүнд гай олчихгүй гэсэн тийм хандлагатай ч юм уу. Тэгж санагдсан. Тэгээд нэг солонгос ч ингээл айл болох жоохон overwork хийлмэлч гээл. Яг манай компани бол тэгдэгсэн л та. Гэхдээ ер нь солонгост ч нэг тийм нэг нүмчи гэж нэг ядаргаатай нэг хуучирцны соёл өгдөн штэ нэг тийм нэг лаг хүн болох гэж харагдах ёстой шаардлагатай болчихдог ч юм уу. Энд болохоор ерөөсөө тийм байхгүй. Би нэг ирчээд нэлээд overwork хийсэн л та. Тэгсэн чинь манай менежер ирээд чи тийм их ажилтаа юм уу? Яагаад тарахгүй юм бэ те? Одоо жишээ нь солонгост бол ингээд overwork хийсэн үнийг энэ хүн амар ажиллаа сайн хийж ингэж харах бол энд болохоор overwork хийсэн үнийг чи өнөөдөр overwork хийгээ ядарч байгаа бол чи маргааш productive байж чадах уу гэдэг талаас нь амар санаа зовж хараад байгаа юм шиг мэдрэгдсэн шүү дээ миний хувьд бол. Тиймэрхүү ялгааг бол мэдэрсэн. Бас Мадрид амар гоё хот илээ. Ямар ч төгжрээ байхгүй. Тэгээд жоохон хуучин тийм өндөр skyscraper-ууд бол бараг байхгүй. Цөөхөн идэд тэгэл ногоон байгууламж ихтэй, хүн алхах боломж ихтэй, дугуй унах боломж ихтэй, төгжрээ байхгүй ч гэдэг юм уу тийм амьдрахад ээлтэй явах хөтэй лээ.
Тэгэл метро дотор өглөө ажилд явж байхад ингээл солонгос жижиг шипроч шахалцдаг ш тийм юм бол байхгүй тэгэл дажгүй л байна одоогийн байдлаар 2 сар байхад. Тийм. Тэгээ бас Испани яг Мадрид хотод ажиллаж амьдарч байгаа шүү дээ. Тэгээ саяны хэлсэн давуу талаас бас өөр одоо эрүүл мэндийн салбарын тал дээр ч юм уу давуу тал нь юу вэ? Би бол гэхдээ одоохондоо сайн мэдэхгүй л байна. Ямар ч тач энэ дийлж байгаа бол тийм эрүүл мэндийн салбартаа даатгал маатгал тийм эрүүл байх тал дээр бол амар сайн тийм эмнэлгээс яадаг чинь. Би бол гэхдээ одоохондоо тэрийг бол сайн мэдэхгүй байна. Гэхдээ ер нь бол эрүүл мэндийн тал дээр бол бараг л амар Европын улсууд дандаа аягүй сайн байдаг, дээгүүр байдаг л гэж хэлсэн. Тэгээд давхар тэгэл хөл бөмбөг тэгээ ингээл зургатаар л үздэг байсан. Сантьяго Бернабеу гээд хөл бөмбөгийн стадион яг манай офис ээжтэй таахгүй. Тэгэл офисын цонхоор хараад зургатаар үздэг байсан юмны хажууд ирчлээ. Одоо корона дуусахгүй хөл бөмбөг үзмээр байна гэж бодогдож байна. Тэгэл Формула 1 гэл тэгэл аягүй сонирхолтой л байна. Тэгэл Ibiza арал марл гэлээд шүү дээ. Айгуу тийм сонирхолтой л байна. Одоогийн байдлаар л. Компанид нь өөр гадаад хүмүүс бас ажилладаг үгүй юу? Одоо Испани хүмүүсээс өөр гадаад Испани хүн байгаа, Америк хүн байгаа. Тэгээд Финланд хүн байгаа, Индонез хүн байгаа, Киргиз, Монгол, Алжир, Турк, тэгээд Солонгосууд тэгээд нэг иймэрхүү төрлийн Хятад хүн бас байгаа. Иймэрхүү төрлийн хүмүүстэй хамт ажиллаж байгаа. Тэгэл сонирхолтой л идэм билээ. Тэгэл яалтчгүй ингээл тухайн улсын нийгэм ингээл шал өөр болохоор ингээл өөр үзэл бодолтой. Гэтэ яг хөө тэгэл шал өөр хүмүүс ч байхгүй төстэй л дээ. Гэтэ ер нь ингээл ярьж байгаа юм ингээл сонсохоор гоё л үлээ. Янз янзын хүмүүстэй танилцж үзэх. Тийм. За тэгвэл одоо подкастын сүүлийн 2 асуулт руу оръё. За эхнийх нь болохоор таны мэргэжилтэй холбоотой сүүлийн үеийн сонь сайхныг одоо медиа гэх юм бол ямар сонин сая сэтгүүл байгаа вэ? Санал болгоо. За ер нь яг подкаст эхлэхдээ ер нь ингээд жоохон гуруулгаа ингээд би бинээ танд юм чинь гоё сайхан буу хаалыг л хасан болохоор ер нь ярилцлага хөвчлэн зүгээр л би юу хийж ин яаж ин жоо өөрийнх нь талаар ярьчлаа. За яг сүүлийн 2 асуултанд чинь болохоор яг сонсогчтой ялангуяа миний мэргэжлээр сонсож байгаа хүмүүс жоо хэрэгтэй болох мэдээл гэхээсээ илүү тэгэл надад хэрэг болсон юмнуудаа хэлэх юм бол за саяны асуулт бол мэргэжилтэй холбоотой сүүлийн мэдээллүүдийг хаанаас авдаг вэ гэсэн шүү дээ. За би бол яг мэдээллийг бол TechCrunch ч юм уу тэгэл хуучин Hacker News Center-ээс ер нь Google-ээр за ер нь ямар хөө юм болчих юм тэгэл ийм компани data leak болсон маань гэл зүгээр ингээд зүгээр л мэдээллүүдийг Google-ээр хардаг байсан. Хайлтайлт уншчихдаг. Зүгээр information мэдэхээсээ илүү яг жоохон мэдлэг гэх юм уу амар сонирхол татдаг юм гэх юм бол нэг YouTube дээр нэг солонгос YouTuber байгаа. Тэгээ Shuka World буюу бичгээр солонгосоор бичгээр Shuka World гэдэг channel байгаа. Тэрэн дээр айгүй сонирхолтой юмнууд байдаг. Ингээл худалдааны дайманы талаар яаж ийж Samsung сая 2020 онд одоо ингээд одоо ашиг амар өндөр хачлаа яг юу болчих вэ гэл ингээд хятад энэтхэг хоёр ингээд маргалтаад энэтхгүүд ингээд Samsung-ийн юу хэрэглээ нь ягаад ингээд ашиг нь их боллоо ч гэдэг юм эсвэл ингээд сонирхолтой юмнуудыг бол тэр Shuka World гэдэг YouTube channel-аас ер нь үзэх дуртай. Гэтэ өөр үед бол нэг сайн үзэж чадахгүй байгаа. Тийм байна. Тэгээд би бас давхар нэг сонсож байгаа маа мэргэжлийн хүмүүс competitive ACM ICPC.net гэдэг нэг солонгос нэг Pekchun гэл хүүхдүүд бүгд мэдэндээ. Тэнчэнээс сайн бодлого бодороо интервьюдээ бас бэлтгэхдээ тэнчэнээс бэлдвэл айгүй зүгээр байдэн шүү. Тэгээд нөгөө нэг Samsung-ийн нэг шалгалтууд тэр Pekchun дээр аплод хийчихдэг байхгүй. Одоо жишээ нь Samsung ч өөрийн нөгөө нэг SW Expert Academy Expert ч илүү нэг
тийм вебсайттай тэнцэнэ swexpertacademy.com гэж Samsung-ийн сайт байдаг. Тэнцэнэ өөрсдийн бодлоготой хийдэг. Гэхдээ яг өмнөх үлрэлийн бодлогууд энэ төр ордог байхгүй. Тэр package буюу acm.icpc.net дээр бол шууд ороод байна. Дандаа шин бодлогууд одоо жишээ нь өмнөх сая хаврын эсэлтийн бодлого энэ төр бол package дээр бол орсон л байгаа. Тэгэхээр одоо шалгалт өгч байгаа юм байвал тэр package-ээс бодлого энэ төр хараарай гэж хэлье. Тийм байна. Тэгээд тийм байна. Тэгээд бас заавал мэрэгжлийн гэлтгүй танд хамгийн ихээр хэрэг болсон ямар ном байдаг вэ? Би ер нь бол яг оюутан багтаач тэр одоо ч тэр ер нь жоо мэрэгчлэлтэй холбоотой номнууд уншдаг. Гэхдээ нэг амар жоохон стресстэй явж байхдаа нэг сонсдог ном уншиж ирсэн нэг Flow гэдэг нэг ном байсан. Тэр болохоор нэг тийм нэг жоохон тийм хальт буддын сургаал мургаал гардаг ч юм уу. Аз жаргал гэж юу юм уу гэж тийм үү. Одоо тэг хүн ингээд нэг юмдаа ингээд удаан яаж төвлөрөх вэ гэдэг юм уу. Нэг тиймэрхүү тал малын юг сонсдог номоор сонсч ийсэн. Гэтэ тухайн үедээ ингээд гэж амар гоё ойлгосноо. Одоо бол жоохон мартчихэж би бас тэрийг дахиж уншия гэж бодлоо. Сая надад асуусан чинь тэр Flow гэдэг ном байна. Тийм psychology 90 онд хэвлэгдэжсэн тийм Михали юу ч гэлээ. Тий, зохиолч хаан нэр амар хэцүү гэд сонсч ирсэн байна. Тийм сонсдог номоор нь сонсч ирсэн. Энэ бол бас хэрэг болж ирсэн. Бас яг бас нэг давхар юу гэдэг вэ хөө competitive programming 3 гэдэг нэг бас манай мэрэгчлэлтэй холбоотой. Энэ бол яг одоо алгоритм боддог хүүхдүүдийн хувьд бол амар тийм Bible гэх юм уу. Тийм ном байгаа одоо ингээд. Тэгээ энэний зааврын дагуу бэлтгэсэн багт бол ер нь бол энэ гэхдээ яг олимпиадад бэлддэг л дээ. Гэхдээ ер нь бол энийг би бол яг энэ номноос бэлдсэн. Тэгээд энэ номыг бэлдсэн багт бол тийм компаниудын интервью questionуудыг бол ер нь бол давхаар ингээл. Энэ номыг бас санал болгоч. За, манай подкастын асуултууд ингээд дуусч байна. Гэхдээ битүүрийн асуугаагүй өөрч одоо хэлхийг хүсэж байгаа хүүбэ нартаа тийм хэлэх зүйл байгаа юу? За, ер нь бол энэний сонсож байгаа сонсогчд бол хөвчлэн солонгос сурж байгаа хүмүүс гэж бодож байгаа үүднээс хэлье гэж бодож байна. Тэгээ ер нь бол яг бакалаврт байхад надад бол айгуу тийм хүмүүс бол ингээл ярьдэн штэ ингээл бакалавр гэдэг бол ингээд одоо амьдрал дээр ажилд гарахын өмнөх ингээд хамгийн гоё үе байдаг. Найз охидтой наргид цэнгдэг гэл. Би бас яг тийм бодсон байсан ч гэсэн надад бол ер нь жоохон стрессфул байсан л та. Тэгээд энийг сонсож байгаа хүмүүсд бол бас тэгэл жоохон хичээгээрээ тэгэх юм бол ингээд тэ удахгүй төгссөний дараа ингээд тийм ингээл амар яах гэдэг нь мэдгэдэггүй нэг л ингээл санаа зовлттой ингээл стресстэй байдаг байсан бол ингээд төгсөөд ингээд ажилтай болоод ирэхээр нэг тийм амьдрал нэг жоохон тэгшрээд чих юм уу ингээд нэг гайгүй гоё болж эхэлтiin байна. Тэгээд ингээл амьдрал үргэлжлэл юм байх юм шиг битгий ингээл хямраад стресстэйрээ тэгээд бас зөвхөн чи ингээ ганцаар стресстэйгүү сурж байгаа хүн болгоо стресстэй байгаа болохоор тэгэл стресстэй л ингээ хямраад байх уу эсвэл угаасаа л бүгд ингээ хэцүү байгаа юм чинь жоохон ухаалгаар асуудалтай хандаад арай илүү бэлдээд жоохон байх уу гэдгээ бас сайн бодож байгаа шалгал малгалтандаа сайн бэлдээ те дүн ингээ саа тэгээд гоё ажилд ороод мастертай сурдаг ч юм уу гээд нэг тийм юу гэдэг ганцаархнаа зовоод байгаа юм шиг бити байгаараа жоохон асуудалтай ухаалаг хандган шийдээрээ хичээгээрэй л гэж одоо бакалаврын хүүхдүүдтэй хэлье. За цаг зав гаргаж манай подкастт оролцсон Сододо маш их баярлалаа. Зөндөө хүнцэнтэй мэдээлэл хуваалцлаа. Тэгээ манай сонсогч нарт маш хэрэг болсон болох байх гэж бодож байна. Тэгээд цаашдын ажил амьдралд нь маш их амжилт хүсье. За
бас үрж оролцуулсан баярлалаа. Тэгээд яг ингээд ийм гоё ингээд хэрэг болох юмнуудыг хэлээдээ гэж бодсон байсан ч гэсэн ер нь жоохон ингээд өөрийнхөө талаар хөвчлэн ярьсаар байгаа л тарлаа. Гэхдээ яг бас тэ инспайр болсон бол хэрэгтэй гоё болж байна. Гэтэ яг гоё өөрийнхөө талаар ярьсан илүү гоё байхаа. Илүү яг хог хүний туршлага баярлалаа. Тэгээд бас аюу гоё юм эхлүүлсэн байлээ. Эний чинь ингээд шинээр ирж байгаа хүмүүс ч гэсэн сонсон. Тэгэл айгу тусдын болох юм хийж байгаа та хоёрт баярлалаа гэж хэлээ. Тэгээ өөрчилж цаасан баярлалаа. Бид хоёрын урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Bye bye.